Хилэнцэн асцендантын хүмүүсийн тухай ярилцъя. За одоогоор хилэнцэн асцендантыг эрхшээгч ангараг гараг нь 11-р хаус болох охины ор дээр зочилсан байна. 11-р хаус нь нийгэмшил, таны хариалагдах бүлгэм, ирээдүй, цаашдын хэтийн зорилгод төвлөрсөн өөрийгөө хөгжүүлэх чадвар тийм ээ, эсвэл суралцахтай холбоотой байдаг, эсвэл бие даахсан байдалтай холбоотой байдаг. Одоогийн байдлаар хилэнцэн асценданттай хүмүүс хамгийн нийгэмшилд илүү их төвлөрж байжс магадгүй. Хилэнцэн асцендантыг хүрээлэх орчин илүү нийгэмшил ихтэй, уулзах ихтэй, танилын хүрээгээд тэлж байгаа ч юм уу те, ямар нэгэн байдлаар маш гадагшаад чиглэсэн байдалтай байгаа. Эсвэл ямар нэгэн байдлаар хувийн хөгжилдөө анхаарч шин чадварт суралцаж хичээл хийж ирээдүйдээ хөрөнгө оруулж буй цаг үеэж бас магадгүй юм аа. 11-р хаус нь 12-р хаус дундаа хамгийн гэгээлэг эерэг таатай хаус учраас энэ зуны турш бол хилэнцэн асценданттай хүмүүс маш эерэг боломжууд үүснэ. Мөн өөрийгөө хөгжүүлэх, ирээдүйгээ төлөвлөх, ирээдүйдээ зориулж шийдвэр гаргах те ямар нэгэн ирээдүйд хэрэгтэй хөрөнгө оруулалтуудад төвлөрч буй цаг үе юм. Гэхдээ ангараг гараг бол дайны гараг шүү дээ. Тийм учраас харилцаа холбооны нийгмийн харилцааны хаус дээр ангараг гараг гэрснээр харилцаа холбоонд үйл ойлголцол үүсгэж гал асааж муудалцуулах эрсдэлтэй учраас хүмүүстэй уян хатан байдлаа хадгалж зөөлөн хандаж муудалцахгүй хичээх хэрэгтэй тал бас байгаа шүү. 7 сарын 21-нд ангараг гараг South Node-тай уулзсан. South Node нь ямар нэгэн байдлаар хаагдаж буй, дуусгаж буй хаалгыг илтгэдэг. Тэгэхээр таны хийж буй ямар нэгэн ажил, project, төсөл дуусах цаг үе яж магадгүй. Нөгөө талаасаа таны харилцаа холбооны нийгмийн харилцаа ямар нэгэн бүлгмээс гарах ч юм уу те, ямар нэгэн харилцааг дуусгах, ямар нэгэн хүрээлэлээс та өөрөө гарах ч юм уу байж болно. Өөр тохиолдолд харин таны сэтгэл санаанд те энийг хурдан дуусгах юмсан би одоо ингээ болмоор байна гэсэн тийм өөрийгөө жоохон голсон ч юм уу те, эсвэл жоохон үгүйсгсэн дуусгахыг хүссэн яарсан тийм сэтгэлхөдлөлүүд илүү давамгаалж бас магадгүй юм аа. 7 сарын 23-нд ангараг гараг сугар гарагтай дөрвөлжин аспект үүсгэнэ. Энэ нь ямар нэгэн байдлаар хосын харилцааг эрчимжүүлж магадгүй. Эсвэл гэрээ хэлэлцээр гих мэт бүх төрлийн нэг харилцааг эрчимжүүлнэ. Гэхдээ энэ нь дөрвөлжин аспект учраас энэ харилцаа нь жоохон төвхтөө тийм амархан бүтэх гэхээс илүү жоохон толгойгоо ажиллуулсан тухайн хүндээ тааруулж жоохон буулт хийсэн харилцаанууд мөн үүсэж магадгүй. 2 сарын хугацаанд 7 дугаар хаусын сэдв ямар байх тухай харцгаая. Хилэнцэн асцендантын 7 дугаар хаусыг эрхшээгч нь сугар гараг юм тийм ээ, сугар гарагийн хөдөлгөөнийг бүгдээрээ ажиглах шаардлагатай. 7 сарын 4-нд сугар гараг Тэнгэрийн ван гарагтай уулзах болно. Энэ нөлөө нь таны гэрээ хийсэн хүмүүс, түншлэл, харилцаа ялангуяа хайр дурлалын асуудалтай таны хостойгоо харилцах хандлага эсвэл хамтран ажиллах ёстой холбоотой асуудлууд нь гинтийн байдлаар салах, гэрээ цуцлагдах эрсдэлтэй учраас мөн анхаарал болгоомжтой байх үе юм аа. За 7 сарын 6-нд сугар гараг санчир гарагтай sextile аспект үүсгэнэ. Энэ нь санчир гарагийн нөлөөнд харилцаа холбооны асуудлыг маш удаашруулж, хязгаарлаж, холдуулах нөлөө гарч ирнэ. Тийм учраас ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийхэд бол та хүлээх шаардлагатай болох ч юм уу, эсвэл хүнд хэцүү дамжлагаар дамжиж тухайн гэрээ хэлэлцээрийг бүтээн, эсвэл хосын харилцаанд бол харилцаа чинь хэрэв муутсан байсан бол шууд сайндахгүйгээр баг зэргийн удаан хүлээх шаардлага гарах ч юм уу те, эсвэл харилцаа холбоо нь хосын харилцаан зүгээр жоохон холдох, яг бодитоор яг биеийг холдох те, тусгаарлалттай байх ч юм уу байдлаар нөлөөлнө. 7 сарын 18-нд сугар гараг Меркурийтэй sextile аспект үүсгэн, бууд гарагтай sextile аспект үүсгэн. Энэ нь болохоор таны хувьд огцом хөдөлгөөнтэй байдал үүсгэж магадгүй. Эсвэл олон хүмүүстэй харилцах, мэдээлэл дамжуулах гэх мэтээр баг зэргийн хөдөлгөөнтэй бас завгүй үе байж болно. 7 сарын 22-нд бол сугар гараг хойд занглаатай уулзнаа. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр таны харилцах хүмүүс ихсэн сайн мэдхгүй хүнтэй харилцах хэрэг гарна. Эсвэл сайн мэдхгүй газар руугаа явах шаардлага гарах ч юм уу те. Ямар нэгэн байдлаар харилцагч нар ихсэж замбраагүй байдал үүсгэж бас магадгүй юм.
Өөр тохиолдолд шинэ гэрээ хэлэлцээр хийх боломжууд үүсэх, шинэ харилцагчид нэмэгдэх боломжтой. Эсвэл хосын харилцаанд шинээр хүнтэй танилцах боломж бас бүрдэж магадгүй. 23-ны өдөр сугуур гарыг ангараг гарагтай дөрвөлжин аспект үүсгэнэ. Энэ нь мөн адил аливаа нэг харилцаанд үйл ойлголцол маргаан үүсгэх нөлөөтэй. Тийм учраас хосын харилцаа болон гэрээ хэлэлцээр хийдэг түнш нартайгаа муудалцах, тэрсэлдэх хандлага маш ихээр байна. Ерөнхийдөө 7 дугаар сарын турш таны 7 дугаар хаусын сэдв нь маш асуудалтай байгаа юм биш үү? Ер нь бол тиймээс хосын харилцаа болон аливаа нэг харилцаанд жоохон болгоомжтой анхаарал болгоомжтой байхыг дахин сануулж байна. Хилэнцгийн асцендентийн 10 дугаар хаусыг харцгаая. Хилэнцгийн асцендентийн 10 дугаар хаус нь Арслангийн ордоор иргэшэгддэг буюу нараар иргэшэгддэг. Тиймээс Арслангийн орд дээр ямар зүйл гариг үүд байна, эсвэл нар ямар гаригтай аспект үүсгэж байна гэдгийг харах шаардлага гарна. Одоогоор бууд гариг нь 6 сарын 26-наас Арслангийн орд буюу таны 10 дугаар хаус руу нүүсэн байгаа. Тэгэхээр таны ажил мэргэжил, карьер, нийгмийн харилцааны асуудлуудыг илүү хөдөлгөөнтэй болгож өгсөн. Илүү ажилтай холбоотой судалгаа хийх, ажилтай холбоотой сургалтанд явах ч юм уу те. Эсвэл бичих цаасны ажил хийх, мэдээлэл дамжуулах, маркетинг хийх гэх мэтчлэн үйл хэрэгүүд нь таны ажлын талбарт эрчимдсэн байгаа. 7 сарын 17-ноос таны ажил мэргэжлийн хаус дээр бууд гараг RX хөдөлгөөнд орно. Аливаа гарыг ухрах хөдөлгөөнд орох нь асуудлыг ингээд дараагийн шатанд шилжүүлэхийн өмнөх тэр нэг төвхтөө эхлэл өөрчлөлтийн цэгийг эхлүүлж өгч байдаг. Тийм учраас ажлын газар нийгмийн харилцаанд танд өөрчлөлтүүд өрнөж эхэлнэ. Шинэ төсөл эхлүүлэх ч юм уу, эсвэл ажлын орчин солигдох, нөхцөл нь өөрчлөгдөх, эсвэл ажилд ямар нэгэн жоохон асуудал гарч ирэх ч юм уу те, таныг даван туулах шаардлагатай, таныг сорих тийм шинэ асуудлууд ирэх нь. Тэгэхээр бууд гарыг угаасаа 3-7 хоног ухардаг учраас яг энэ 17-ноос 8 сарын 10 хүртэл энэ 3-7 хоногийн хугацаанд бол ажил мэргэжлийн хувьд өөрчлөлтийн цэг юм шүү. Энэ хугацаанд чухал мэдээлэлтэй харьцах, эсвэл бичих цаасны ажил хийх, эсвэл чухал мэдээ сонсох үеж бас байж болно. Хэрвээ ямар нэгэн бичих цаасны ажил хийдэг бол та алдаа гаргахаас мөн сэргийлээрээ дахин шалгаж 7 хэмжээчнийг огтлох шаардлагатай үе бол бууд ухрах үе байдаг шүү. Гэхдээ бууд гараг суур гарагтай аспект үүсгэж байгаа учраас эдгээр өөрчлөлтүүд нь эрэг таатай байж болно шүү. Магадгүй заавал бүр нэг амар зүйл болно гэж өөрийгөө нэг айлгах хэрэггүй. За 7 сарын 22-нд нар 10 дугаар хавас болох Лео руу нүүн. Удалгүй 7 сарын 24-нд Арслангийн ордоор буй нар санчир гарагтай гурвалжин аспект үүсгэх юм байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ажил мэргэжлийн хувьд жоохон хариуцлага танд өргөх бололтой. Эсвэл таны хийж байгаа ажил баг зэргийн явцгүй ч юм уу те, удаашралтай, удаан хүлээх шаардлагатай, илүү их төвчээр шаардсан, илүү их танаас хөдөлмөрийг шаардсан ажил байх болно. Өөр тохиолдолд ажил ямар нэгэн хийхээр төлөвлөж байсан ажил нь суслагдаж бас магадгүй. 7 сарын 25-нд нар дэлхийн гарагтай oppose буюу эсрэгцэх юм байна. Тэгэхээр энэ хугацаанд болохоор таны ажлын газарт ямар нэгэн зүйл дуусаж төгсөж магадгүй. Энэ нь таны удирдах албаны хүн ажлаасаа гарах ч юм уу. Эсвэл ажлын газрын ямар нэгэн систем нь өөрчлөгдөж түүнийг дагахаас өөр сонголтгүй болох ч юм уу те. Ямар нэгэн байдлаар ажлын газар чинь ямар нэгэн зүйл дуусах болно. Төгсөх болно. Тэр нь юу ч хийж болно. Өөр тохиолдолд болвол таны ажил дээрээ та илүү их ингэж дарамт чахалт мэдрэх ч юм уу те. Эсвэл маш их ядрах, маш их тийм хэцүү гэмээр нөхцөл байдалтаас орж магадгүй юм. За 4-р хавуусын сэдвийг харцгаар 4-р хавуусын эрхшигч гариг бол санчир гариг, тийм учраас санчир гаригийн хөдөлгөөнийг ажиглацгаая. 7 сарын 6-нд санчир гариг сугар гаригтай sextile аспект үүсгэнэ. Тиймээс энэ хугацаанд бол гэр бүл болон оршин суудаг газарт эерэг таатай уур амьсгал бүрдэж ямар нэгэн байдлаар гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх ч юм уу, эсвэл гэртээ эвтэйхэн тухтай нөхцөл байдал үүсгэж шинэ эд зүйл оруулах, эсвэл гэр бүлийн гишүүнд тань
эерэг таатай үйл хэргүүд тохиох боломжтой. 7 сарын 13-нд Санчир гарыг буцах хөдөлгөөндөөс орно. Тэгэхээр гэр бүл болон 4-р хаваасын сэдвийн хүрээнд оршин суудаг газарт өөрчлөлтүүд болж эхэлнэ гэсэн үг. Нүүж суух, эсвэл гэртээ засвар хийх, эсвэл хэрвээ шинээр байшин гэр авах гэж байгаа бол тэдгээр сэдвүүдэд төвлөрөн судалгаа хийх ч юм уу те. Эсвэл гэр бүлийн гишүүдэд ямар нэгэн зүйл тохиох, хин нэг гэр бүлийн гишүүн гэрээсээ нүүх, эсвэл хурж ирэх ч юм уу те. Гэр бүлд бол дотоод сэдвийн хүрээнд өөрчлөлтийн цэг эхлэх нь байна. Санчир гараг RX хөдөлгөөнд ер нь бол жил болгон ордог. Жил болгоны өдийд орж нэг хэдэн сар хавар хүртэл RX хөдөлгөөнд ордог. Тийм учраас энэ хугацаанд бол дотоод сэдвийн хүрээнд таны оршин суудаг газар, таны үйл хөдлөх хөрөнгө, гэр бүл, эсвэл таны хөтэлдэг өөрийн гэсэн аккаунт, пэйж бас байж болно. Эсвэл таны өөрийн хувийн бизнес, хувийн офис ч юм уу те ажлын газар бас байж болох учраас эдгээр сэдвийн хүрээнд 7 сарын 13-наас том өөрчлөлтүүд, шинэ нөхцөл байдлууд өрнөж эхлэх болно. 7 сарын 24-нд Санчир гараг, ухрах хөдөлгөөнд буй Санчир гараг нартай гурвалжин аспект үүсгэх юм байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та гэр бүлийн хэмжээнд өөрөө удирдах албанд очих гэх юм уу? Эсвэл одоо илүү хариуцлага өөрөх боломжтой байж болно. Гэр бүлийнхаа өмнөөс шийдвэр гаргах рол танд оногдож магадгүй. Эсвэл таны дотоод хэрэг, эсвэл ажлын газар ч юм уу те тэр 4-р хаваасын хариуцах сэдвийн хүрээнд бусдад ил болж танилцуулах те энэ манай гэр шүү, энэ миний хөтэлдэг пэйж хаяг шүү ч юм уу те гэх мэтэр бусдад ил болгож зарлах үеж болно. Эсвэл өөр тохиолдолд манай их чурмаа хийх байгаа шүү гэх мэтэр одоо зарлах те олонний анхаарлыг татах гэх мэтэр нөлөөлнө шүү. Гэтэ энэ бүгд хэлсэн бүх зүйл яг тохиолдно гэсэн үг бол биш. Зүгээр жишээ олгож хэлж байгаа гэдгийг ойлгоорой. Нарны нөлөө бол заавал сайн эсвэл муу гэж бас байдаггүй. Хэрвээ дотоод хэргийн хүрээнд таны нөхцөл байдал хэрвээ бас сөрөг байж болно шүү дээ, тэ. Муу тохиолдолд муу зүйлнаас ил болно. Сайн тохиолдолд сайн зүйл нь ил болж бусдад цаашаа идэх боломжтой гэдгийг санаарай. 2-р хаваасын нөхцөл байдлыг хартгая. 2-р хаваас нь амжиргааны зардал мөнгөний хаваас юм. Тэгэхээр Scorpio Ascendant-ийн 2-р хаваасыг бархас сайд гарыг эрхшээдэг. Гэтэ 7-р сард бол Jupiter онцгой ямар нэгэн гаригтай аспект үүсгэж байгаа юм бол байхгүй. Ер нь хэвийн тогтун байна. Гэхдээ баг зэргийн анхаарах өдрүүд гэж бас байгаа. Тэдгээр өдрүүдийг хэлж өгье. За 7 сарын 6-ны өдөр бол ангараг гаригийн нөлөө байна. Энэ хугацаанд бол 4-өөс 7-ны өдрүүдэд нөлөөлөх ба энэ үед бол гинтийн зарлагууд их гарах боломжтой. Ер нь бол гинтийн их зарлага гаргана. За тэгэхээр 9-ний өдөр бол South Node-ийн нөлөөнөөс үүдэж зарлага гарах шаардлагатай байтал мөнгө дутагдах ч юм уу те ямар нэгэн байдлаар орлого орж ирэх нь удаашралтай ч юм уу бас л мөнгөний асуудалтай байх үе байх бололтой. За 13-нд болохоор Санчир гаригийн нөлөө орж ирж байгаа юм байна. Oh my god. Санчир гариг нь болохоор таны орлогыг ер нь удаашруулна. Зарлага гаргахад жоохон хязгаарлагдмал болгож өгнө. Эсвэл дутагдaltaд мөнгө үрэх гэхээр мөнгө нь хүрэхгүй ч юм уу те. Тийм нөхцөл байдал үүсэж бас магадгүй юм байна шүү. Тийм учраас ерөнхийдөө 7-р сард мөнгөний асуудал дээр хянамга зарцуулалт шаардлагатай байна. 7 сарын 22-нд бол хойд зангилааны нөлөө орж ирж мөнгө санхүүгийн хувьд олон боломжуудыг гаргаж ирж болно. Сайнаар харуул олон урд өмнө мөнгө олдог байснаас арай өөр аргаар мөнгө олох боломжууд нэгдэх боломжтой. Гэхдээ муугаар харах юм бол энэ нь бас л зарлага гаргахыг илтгэнэ. 7-р сард болох чухал ивент байна. Тэр нь юу вэ гэхээр Uranus буюу Тэнгэрийн ван гарыг таны 7-р хаваасаас нүүж 8-р хаваас руу нүүх болно. Тэгэхээр 2018 оноос 2025 оны турш одоо өнгөрсөн 7 жилийн турш таны хамтын харилцаа, хайр дурлал, одоо гэрлэлт
түншлэлийн альва нэг харилцааны хаус дээр Уранус ирж гинтийн маш их нөлөөнүүдийг урт хугацаанд олгосон байгаа. Тэгэхээр энэ хугацаанд та гинтийн байдлаар салсан, эсвэл гинтийн байдлаар хостойгоо нийлсэн, эсвэл гинтийн байдлаар гэрээ хэлцээрээ одоо тасалж, эсвэл нийлж зүгээр ингээд тийм таамаглашгүй, тогтворгүй relationship байсан байх боломжтой байгаа. Тэгэхээр 7 сарын 7-ноос Тэнгэрийн ман гарыг таны 8 дахь хаус руу нүүн. 8 дахь хаус нь яг ямар хаус юм бэ гэхээр 8 дахь хаус нь мөнгөний хаус. Гэхдээ таны мөнгө биш, одоо өөр бусад хүмүүсийн мөнгийг илтгэдэг, эсвэл хамтын өмчийг илтгэдэг, эсвэл одоо өөр зээл те, өөр зээл эсвэл тийм урт хугацаанд үн цэн нь нэмэгддэг зүйлсийг илтгэдэг илтгэх боломжтой байдаг. Одоо алт эрдэнэс ч юм уу те, эсвэл ямар нэгэн байдлаар үйл хөдлөх хөрөнгө ч юм уу, урт хугацааны туршид үн цэн нь нэмэгддэг зүйлс хөрөнгийг 8 дахь хаваас илтгэдэг. Тэгэхээр өөр бусдын мөнгө учраас бас санхүүжилт байж болно. Тэгэхээр ямар нэгэн бизнес эрхлэх гэж байгаа бол те санхүүжилт авах сэдвүүд нь гинтийн байдлаар нөлөөлж эхлэх болов уу гэж таамаглаж байна. Мөн 8 дахь хаваас нь нууцлаг хавсараа алдартай. Үхэл амьдрал эсвэл сэтгэл санааны гүнзгий байдал, эсвэл травма мэтэр хүлээж авдаг тийм нуугдмал байж байдаг бидний мэдрэмжтэй. Эсвэл сэтгэл санааны асуудлуудад та илүү их нухастай хандаж эхлэх бас боломж байж болно. Эсвэл ямар нэгэн хадгалж байсан сэтгэл хөдлөлөд жоохон ингэж гаргаж ирж дэлбэрэх ч юм уу те байдлаараас нөлөөлж бас магадгүй байх гэж таамаглаж байна. Бас 8 дахь хаваас нь бэлгийн харилцаатай холбоотой мөн өөр бусад хүмүүстэй харилцаатай бас нэлээд холбоотой байдаг. Тэгэхээр зарим нэг харилцааны тал дээр огц зүүн гинтийн байдлаар салгах ч юм уу те жоохон асуудлуудыг үүсгэх магадлалтай. Эсвэл таамаглаагүй гинтийн байдлаар танд тэдгээр харилцаанууд ирэх ч юм уу, эсвэл явах ч юм уу те. Тэрийг нь аль гэдгийг нь хэлж мэдэхгүй л те. 8 жил Уранус таны 8 дахь хаус дээр байх нь шүү гэдгийг л сайн санаарай. Энэ нь урт хугацааны өөрчлөлт юм шүү. Бас 8 дахь хаус нь залхуурлын хаус гэж бас үздэг. Ерөнхийдөө 8 дахь хаус нь эсвэл залхуурах, эсвэл бүр автож ингэж хэтрүүлэхтэйгээр ямар нэг ийм зүйлийг хийхтэй холбоотой байдаг учраас ийм хэтрүүлэхтэй хандлага чинь илүү ихээр огцомжиж эхэлнэ гэсэн үг таны хувьд. Тэгэхээр ямар нэгэн эрсдэлтэй зүйлдтэй сэтгэл хөдлөлөөрөө огцом хандахыг хандаж болохгүй. Хандхаас өөрийгөө хязгаарлаж сэргийлээрэй гэж зөвлөе. 9-р хаус дээр заяа мэлхийн орд дээр таны Жупитер ирчихсэн одоо бархасад гарыг ирээд таныг илүү их өөртөө ихтэй зоригтой болгож өгч байгаа. 6 сарын 9-ээс хойш бархасад гарыг таны 9-р хаус руу нөөсөн байхгүй юу. Тэгэхээр одоо өнгөрсөн 6 сарын өмнөөс хойш таны гадаад хэрэг эсвэл гүн ухаан юмд суралцах те дэд боловсрол гих мэтлэн сэдвүүд нь илүү тэлсэндээ эсвэл гадагшаа явсан ч юм уу, эсвэл шашин судалсан, эсвэл гүн ухаан судалж хэлсэн ч юм уу. Ямар нэгэн байдлаар одоо өөрийнхөө хийж үзээгүй зүйлээ ингэж хийж үзэж турших замаар ухаарлыг олж авах онцлогтой хаус чинь өөрөө 9-р хаус. Тэгэхээр 9-р хаус дээр та маш урам зоригтой байгаа. Бархуу сайдгарыг таныг ингээд бүх ингээд all in хийх нөхцөл байдлыг бүрдүүлсэн байгаа гэж хэлж болж байна л да. Үүний төлөө би ямар нэг юм заавал одоо ингээд шууд хийчихье гэдэг одоо бүх их хөрөнгөө одоо зориулах ч юм уу те зөв бүхнээ зөвхөчгөөд байгаа ч юм шиг тийм жоохон эрсдэл харагдаад байгаа учраас энэ тал дээр баг зэргийн анхаарал болгоомжтой байвал зүгээр юм болов уу гэж бас бодож байна. За мөн санчир гарыг одоогоор таны 6 дугаар хаус дээр зочилсан байгаа. 5 сарын 25-наас хойш хоньны урд болох 6 дугаар хаус дээр санчир гарыг зочилсан байгаа. Тэгэхээр энэ зуны турштай таныг ингээд маш сайн ажиллаараа гэд өмнөд хэлсэндээ энэ нь бол санчир гаригийн нөлөө бас маш ихээр байгаа. Ажил мэргэжлийн асуудал дээр бол таныг маш ихээр сургах гэж хичээж байгаа юм байна. Тэгээд Уранус болохоор таны 8 дахь хаус дээр гинтийн нөлөө авчирж байгаа. Бархуу сайд гарыг харин 9-р хаус дээр нь таныг илүү хөгжүүлэх гэж хичээж байгаа юм байна гэж үзэж болох юм байна. За ерөнхийдөө бол санчир гарыг таны 6 дахь хаус ажлын хаус дээр зочилж маш их завгүй байлгаж байгаа шүү дээ. Тийм учраас ажил мэргэжил эсвэл эрүүл мэндийн асуудалд илүү ихээр төвчээр шаардуулж байгаа цаг үе эхэлсэн байна.
цаашдын 2 3 жилдээ олвол ялангуяа таны хувьд ажил мэргэжил карьерийн хувьд маш чухал анхаарч хөдөлмөрлөж хичээх үе юм биш үү? Ер нь бол карьерийн хувьд. Яагаад тэгэхээр одоогоор санчир гараг 6 дахь хаус дээр өдөр тутмын ажил хэрэгтэй таныг сургаж байна. Харин одоо Jupiter таны 9 дахь хаус дээр харин дараа жилээс 10 дахь хаус руу нүүнэ. Гэх мэтлэнгээр цаашдын нэг 3 жил болвол таны карьерийн хувьд бол үнэхээр хичээх шаардлагатай жилүүд юм. Ер нь бол хамгийн чухал жилүүд учраас цаашдын 3 жилиг бол карьераа өсгөхдөө төвлөрөн анхаараарай. Гэтэ хэтрүүлэн ажиллахаас илүү жоохон өөрийгөө амрааж хэтрүүлж бие зовоож өвдөхгүй хичээгээрэй гэж зөвлөж байна. Учир нь бас санчир гарыг эрүүл мэндийн хаус дээр байгаа учраас өвчин тусгах эрсдэл бас байх гэдэг шүү. За тиймээс нэг иймэрхүү байна ерөнхийдөө. За тэгээ дараа уулзцгаая. 8 сарын 6-аар дахин уулзцгаая. Баярлалаа.